эрдэнэ төлөвчдийн хурлаас төлөвчдийн өдрөлөг 21 гэдэг арга хэмжээг бас зохион байгуулж байгаа. Үүний дагуу төдөлмжийн дагуу бас Батцар цумын Буяндар багаас сонгогдсон эрдэнэ хурлын төлөөлөгч Наран гэрэл Мөнх Эрдэнэ Батцар манай эрдэнэ нийтийн хурлын дарга Сумья болон багийн ажилтнуудтайгаа хамтраад багийн өдрөлгөө бас өнөөдөр сайхан зохион байгуулж байна. Буяндар багийн намын ямар байна? Энэ жил манад сайхан байна уу? Зам бан бараа сайхан жил байна. Тэгээ манаас энэ арга хэмжээнд дээр залуу хөгжүүдийн 42 юм барилдаа даацны тэмцээн Ахааны тэмцээн мөн Азийн суглаатайгаа ороод босоо үзүүлдэг. Мөн бас энэ дээр манаас сургуулиуд шив байгуулах болох ерхий тусгай сургуулийн маань хамт олон маань бас ирэлцэж өдийн цай хөтөлбөрөөс иргэдэд маань танилцуулж байна. Бас эдийн цай хөтөлбөрөөр бас дайлж байгаа. Бас талархалтай байна. Багийн иргэдийн болоод их оролцоо бол нэлээд өндөр баг шиг шүү дээ. Ер нь олон хүн зурсан. Тийм манайх өмнө өглөө хурлаа игээд 11 цагт хурлаа гэж эрдэс маань 100% эрдэстэй гэж хэлсэн. Тэгээд одоо өдрийнхөө 2 дахь арга хэмжээнд хуйлаад явж байна. За хурлаар ямар асуудал хэрэгтэй вэ? За бид иргэжлийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөө тэгээд манай бас дотоод бас үйл ажиллагаа тэгээд Садаргын тамгийн газраас бас мэдээлэл хийлээ. Тэгээд энэхүү бас арга хэмжээг бас хамгийн эрдэнэ төлөвчдийн хурал Батцар цумын Садаргын тамгийн газар тэгээд манай Буяндар багийн ажлын адав эрдэнэ нийтийн хурлын дарга түүний ажлын адав тэгээд манай эрдэнэ хурлаас сонгогдсон төлөөлөгч маань бүгд сайхан хамтарч сэтгэлдээ сайхан болж байна. Өнөөдөр бид нар энэ өдрөлгөөрөө зэрэгцээд бас Батцар цумын эмэгтэйчүүд Буяндар багийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн танхимыг шинээр нээж тогтчуулаад нээлттэй хийж байна. Хөдөө орон нутгийн хүүхнүүдэд аливаа юмд итгэвтэй, нэг сэтгэлдээ, нэг зүрхтэй, зорилго нэгтэй байгаасай, жоохон нийгэмшээсээ бас нөгөө орчин үетэй ойрхон байх зорилгоор ингэж ажиллаж байгаа. Энд болохоор бид нар нөгөө янз бүрийн сургалтыг аягүй хүлээж одоо нөгөө энэ тэндээс хүн урьж чаддаг мэддэг хүмүүсээс чадаж мэдхгүй юм зааж сургуулах, тэгээ өөрсдөө хоорондоо мэддэг чаддаг туршлагаа солилцох, тийм одоо нэг бөөгөнж ажиллах, тийм хамтарч ажиллах нэгсэндээ тиймэрхүү байр орон зай олгож бүрдүүл тогтжуулж өнөөдөр танхимын нээлтийг хийгээд байна. Дөөдийн их тал нутгийн эзэд эрхэм хүндэт Буяндар багийн хааны иргэд та бүхнийхээ энэ өвчин түмэн амгалан айлтган мэдчихдээ. Төлөөлөгчдийн өдрөлөг маань амжилттай сайхан зохион байгуулагдаж байна. Идэвхтэй хамрагдаж байгаа малчид тулмарчид та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн өнгөнийг хүсэн өрөөё. Одоо 25 оны 10 сар сонгогдоод жил болсон байна. Энэ хугацаанд багийн дарга болон багийн эрдэнэ хурлын даргатайгаа хамтран ажиллаж баг орон нутгтаа бас тодорхой хэмжээний ажлыг тусад нь бүтээн байгуулсан байгаа. Сүлжээний антеныг гэхэд одоо бид гурав сум орон нутгтаа дэшин сум орон нутгийн удирдлагуудад хийж бас хийгдэх бүтээн байгуулагчдад одоо дэмжигдсэн байгаа. Тэгээ одоо цаашдаа бол би багийнхаа зүүн талын айлуудад гэхэд одоо хонь угаадаг угаарын байна. Хийж дараа жил хийж дуусгахад одоо ажлын төлөвлөсөн байгаа. Манай багийн иргэдийн хувьд ер нь иргэд оролцоо хурал цуглаан энэ өдрөлтөд маш идэвхтэй оролцдог. Сум орны удирдлагын ас гаргаж байгаа шийдвэр, хурлын шийдвэрийг одоо өөрийн баг дээр хэрэгжүүлж ажиллана. Багийн иргэдийн одоо гүр болж ажиллах олон цааш.